Сайн байцгаанууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн шилдэг баритон шагналыг Италийн Ром хотод Монгол улсын ардын жүжигчин дүүжин Инхбат амар түшин гартан авч байхад манай соёлын яам, соёл урлагийн мэдээлэл, мэдээний сайтууд арай гүнигтэй юм а. Монгол хүн дэлхийн тайзнаа үнэлэгдэж байхад тэр тусмаа монгол хүнийг товойлгон тодорхойлж байхад арайш гүнигтэй юу. Өнөөл хэрүүл тэмцэл, өнөөл түл шатхуун, өнөөл нэг хөгийн мэдлэг боловсралгүй, соёлын ойлголтгүй, бүдүүлгээ гайхуулсан мэдээ нийтэлтэйгээ зууралтаж суух юм. Соёлын яам нь мэддэгч ч юм уу, үгүй ч юм уу? Улс орны хөгжил юугаар хэмжигддэг юм бэ? Хувь хүний хөгжил, мэдлэг, чадвар, боловсрал соёлоор хэмжигддэг гэдгийг мэддэг л баймаар юм да. Дэлхийд Монгол дуучин алдар нэрээ дүүрсгэж аван цаан чинь мдээгүй нь мэдэж ав. Тархиа цэнэг л сонс, үз, хар. За нэг юм баяртай мэдээг та бүхэндээ жаахан гүнигтэй дуулгаж байгаад уучлаарай. Биенээ хайрлын монголчуудаа. Бидний хөгжихгүй байгаа нэг шалтгаан энэ байж мэдгүй шүү. За тэр баяртай анхаарал тавьсанд баярлалаа.